аль нутаг усны хүн бэ? Сайхан танилцуулна уу? Өмнөг аймгийн Баянтай цумын 1930 онд төсөө. 1900. Та чи Хархийн уулын дайнтай нас чацуу үе юм ба шүү дээ. 1939 оны дээр. Хэдэн сар дөрөв? 5 сарын үед төрсөн байна. 10-нд. 5 сарын 10. За зөв. За гэлээ. За ихчээ. Та бол энэ хүний одоо гэргий өөрийгөө сайхан танилцуулна уу? Би өмнө аймгийн Сөрөөсөн 1941 оны 1 сарын 25-нд төрсөн. Бас л одоо эх орны дайнтай. За та хоёр маань алггүй энэ өнөөгийн Монгол улсыг бүтээхэд төрсөн цагаасаа эхлээд одоо сэтгэл зүрхээ зориулсан хүмүүс байна. Тэгжил аав ээж чинь та бүхнийг төрүүлж өсгөжээ. Гэлээ та бүхэндээ. Зөв Нямаахтайгаа энэ цэвэрлмаагчтайгаа өнөөдөр ингээд энэ сайхан яриа хийж олон түмэндээ тэгээ уулзуулж байгаад би бүр үнэхээр их баяртай байна. За учир юу гэхээр Нямаах та өөрийн эзэмсэн мэрэгчлээ нэг хэлэнгээ яагаад энэ ясан урлал гэдэг зүйл ясаар бүтээл хийдэг болсон талаараа нэг танилцуулж өгнө удаач. Би энэ ясан уран бүтээлийг эхлээд хийх сонирхол өгвөл манай халамын хөө Индрийн гэж ардын дуу үзэгч байсан. Тэр хүн үндэсний эвэр бүрээ бүтээн байвал төрийн шагналч байсан. Тэгээд анхынхаа уран бүтээлийг одоо сэргээгээд одоо энэ малын ясаар лимп хөөж хийж сумынхаа 90 жил одоо бас дурсгал болгож өгч байсан юм аа. Ингээд тэрүүн цааш одоо ясаар одоо энэ уран бүтээл хийсэн. Энэ уран бүтээл бол одоо жанжин хөдөөгт одоо миний жижиг бас хахан үзэсгэлэн байгаа. Одоо олон том улмын уран бүтээлийг их авсан. Зөв. Би одоо тантай бас энэ бичлэгийн өмнө нөгөө хөөчөж бас тодорхой хэмжээнд мэдээлэл авсан болохоор сайхан жоохон тодруулаад асуугаад тахыг. Тэр 1976 онд Батлан хамгаалах яамны харьяа тэр 0 хэдэн тоод гэдгийг цэргийн ангид та ажиллаж байхдаа нэг ясаар бүтээл хийсэн байж тээ ер нь анх. Тэрийг нэг жоохон тодруулж хэлж өгөөч. Би 026 дахь ангид 76 онд 026 дахь ангид байгаад би тэнд ажиллаж байхдаа би дэвшүүлэл хийж байсан. Чөлөөтэй ч үе байсан. Хоолн дээр амраад. Тэгээд тэр үед одоо малын ясаар би одоо хон шувуу өхрөөрээр хосоор өрөн хийжээлээ. Тэр үед одоо хонго илбэг байсан учраас дотор л өнгөлөнд суулгаж игэж хийж байсан да. Тэгээд тэр өрөн хэм бол олон түмэндээ бас одоо тэр үед бол бизнес хийж хүнд өгч байгаагүй зүгээр бэлэг дурсгалаад байна хийж найр наадам энэ тэгж хийж өгч байсан. Харин сүүлийн үед нэг англи хэврээр нэг хөр хийгээд нэг цагааны таргаанаас өгч байдаг. Авахгүй та одоо төвтэй. Тэгээд тэрүүнээс хойш ер нь лахах уран бүтээлийг ер нь энэ онцгой ясаар хийгээд зориг тавьж одоо олон жил хийлээ. 1600 гаруй одоо 2000 гараад явчих байх шиг миний уран бүтээл. Хамгийн их хийсэн уран бүтээл маань одоо холгон зараа гахаа энийг одоо байж үү одоо. За би таны бүтээлүүдийг дараа сайхан танилцуулна. Одоо энэ хэн хичээсээ цэвэрмаагчээс асууна. За таны нөхөр 1976 онд энэ Батлан хамгаалах яамны харьяа тэр цэргийн ангид ажиллаж байх үедээ зав чөлөөтэй байж байсан гэж хэлж байна. Тэгээ ер нь тэр өөрийн ахын тэр ясаар юм хийдгийг санд сэрээд ингээд ясаа урлал ясаар бүтээл хийж эхэлж тэр үед та минь ер нь юу гэж бодож вэ? Энэ нөхөрт нь ер нь хийж байснаа үзүүлжээ юу? Танаас ямар урам дэм авч байна? Яг би зарим нэг зүйлийг нь бол бас засал залруулж өгөөд ингэж хийвэл зүгээр тэгж хийвэл зүгээр. Ер нь ясаар хийж байгаа болохоор ясчгээрэл байсан дээр илүү дотор будаг мудаг оруулах одоо шаардлагагүй гэж хэлдэг байж. Тэр үед манай энэ тэр үед би цэргийн газар ажиллаж байсан. Тийм байна. Энэ Нямаах бол 37 настай байсан байна. Би сая гинт бодчихлоо. Өөрөөр 1976 он гэдэг чинь энэ хүн 37 настай буюу 25-ны жил 37-ны жилгээд ингээд хүний нэг насны үечлэл байна шүү дээ. Яг л одоо энэ хүнд яг тэр яс туснаас өгсөн мэдээлэл аав ээж өвөг дээдээс ирсэн мэдээлэл яг л орж ирсэн үе байна гэж би одоо бэлгшээ гэж хэлээ та тийм. 37-ны жил дээрээс эхлээд та ясаар урлал хийж эхэлсэн хүн байх шүү. Өнөөдөр та минь хэд нас өдөр хүрж байна.
тэрийг нэрнэгээр үзэгсэн хүмүүс ихлэ сонсч байгаа. Одоо ч манай Яа ойролцоогоор тий 80 даваад явж байна. 80 даваад явж байна. Одоо 30. Гадаад байна. Тий гадаад яа. Тэгээ одоо энэ 80 даваад явж байгаа ахтайгаа би баян зүрх зах дээр таарч ясаа тэр эдгэл хийж энэ бүтээл хийдэг ясаа аваад ингэ явж байхад нь таараад тэгээ мөн их баярлсан юм аа. Тэгээ өнөөдрийн сайхан бичлэгүүд тэр үндсэн дээр ингэ явж байгаа. За их цэвэрмагч энэ таасаа хэлж байгаа л да ингээд нөхөртөө ингээ ясаар бүтээл хийгээд эхэллээ. Тэгсэн та ер нь сонирхож ер нь асуу миний хань яагаад ингээ яс хийх болов энэ ч бод чадамгээ зөндөөл юм байна. Юу ч заавал яс сонгож байгаа гэж ясаар хийнэ гэдэг нь надад ч гэсэн бас их айдаахан санагдсан. Ер нь модоо чөлөөгөө хүн зөндөөл юм хийж байдаг. Ясаар бол хэв хийх нь хоор. Тийм учраас хийгээд үз. Явах нөгөө юу. Болов тэгэл цааш нь үржлүүл. Тэгэл өнөөдрийн хүртэл ингээд энэ хүний толгойд өрнжүүлсэн бүх бодод ингээд бүтээл болоод ерөөсөө хийж байсан юм ерөөсөө. Бид нар үзүүлнэ. Жохон үдэгчтэйгээ жохон хүлээгийн байдал орж байгаа тийм. Мөн сайхан байна. За ядаа. За танаас би тэр 116 нас хүрч сайхан богинтой насалсан тэр лам ах гиндэн даржаа гэдэг хүний талаар нэг жохон тодруулмаар байна. Тодруул та нэг ярьж өгнө үү? Тэр лам ахыхаа талаар. За тэр хүн чинь одоо манай 116 хүрсэн гиндэн даржаа гэдэг хүн чинь одоо энэ ганды хийдэг лам байсан. Тэгээд яг одоо тэр үед чинь одоо энэ хамблам цааш онцгойтой зөв гадийн дамжаа байж цол зэрэг авч байсан байгаамаа. Тийм байна тийм. Тэр хүний хүү тэр Индрэ гэж ах тэр хүн бол одоо анх тэр хөгжим хийсэн байгаа тийм ээ. Хөгжим хийдэг хүн байсан. Тийм ээ хөгжим хийсэн байна. Ямар хөгжим хийсэн гэлээ? Өхрийн үндэсний эвэр бүрээ бүтээн бай болж хийсэн. Эвэр бүрээ. Тийм. Одоо нэг ингээд явж байгаа эвэр бүрээ одоо эсэттэй гарч байгаа их сайхан хөгжим. Тэгээ 20 гаруй төрлийн хөгжим дэвсэг хийсэн хүн шүү дээ тэр хүн чинь. Одоо тэр энэ дэр гэдэг хүний чинь зураг тэр түүх материал энд Баянтлаас 90 жилийн номонд гарсан байна лээ. За тийм тэгэлгүй яах вэ тий. Тэгэлгүй яах вэ? Ингээ хөгжмийн хэсэг рүү уралдаг хүн байж тэгээд үхрийн эврээр тийм ээ. Эврээр ингэж эвэр бүрээ хийж. Одоо энэ эвэр бүрээгээ чинь цааш нь хөгжмийн залгамжлан хийж байгаа шавын одоо тэр хөгжмийн үйлдвэрийн тэр ажиллаад байгаа. Игшиглэн биш үү дээ. Ямар үйлдвэр гинэ? Хөгжмийн игшиглэн биш үү дээ. Игшиглэн гээ. Одоо 100 хайлын тэрээд. Тийм үү. За яг тэр ер нь тийм шавнэр байгаа юм байна ш. Тийм байна. Уламжлсан сайн байна. Сайн байна. Тэр шавнэр нь нутгийн хөвгөц шүү дээ. Тийм байна. За та мөн нутаг орныхоо Баян далай сумынхаа 90 жилийн ойд 2013 онд нэг ясаар бүтээл хийжээ. Тэр ямар бүтээл хийж сум орон нутагта одоо ойд нь ингэж бэлгэлж байваа. Тэр талаараа ярьж өгнө. Би Баян далай сумын 90 жилийн ойд зориулж би малын ясаар хуучир хийж. Хуучир гэдэг. Лимп хийж. Тэгээд оят жижигchen чимэд багш алтан гэрэл гэдэг хоёр хүн одоо хөгжимчин мөнх ёо төмөрөт гэдэг энэ гурваар шалгуулад тэгээд дурсгал болгон бэлгэлж өгч байсан анд болж. Сумандаа тийм ээ сумынхаа 90 жил. Өөрөөр хэлбэл хийсэн хөгжмийн мэрэгчлэнгүүдээр дуу аян ихсгийн шалгуулаад тэгээ энэ болж байна гэхээр нь сумандаа гэдэг. За тэр хөгжмийг ер нь ихсгэлүүд үзсэн хүмүүсүүд энэ хөг ихсэг нь болж байна шүү. Та ер нь дахиад нэг хийгээд надад өгөөрэй гэж хэлж байсан баг та. Гэхдээ ер нь ялангуяа тэр хуучрыг бол та их гоё болсон байна. Дээр нь эвтэйд рүү амтын зоосон. Тэгээд таны чинь ерөөл багтаад хэлэх гоё хөгжим байна гэдэг. Тэр Батхан гэдэг хөөхөн тэгж хэлсэн. Аялгау ихсэг нь тэгж тийм ээ. Яг ерөөл багтаад. Нэрийн кино дараахад бас мори хоороо хатсан одоо яа нэр бас амархан нэр ерөөл багтаад хаар байдаг. Тийм байна. За энэ жишээнүүдийг ингэж сайхан надад танилцуулж мөн манай дэдийн яриаг сонсож байгаа Монгол түмэндээ танилцуулсан ялалаа. Өөрөөр хэлбэл
бүтээлч манай одоо өвөг дээдс аав ээжүүд маань бол юмхнаар юм хийж оюун ухаанаа уралдуулж хэлдэг тийм ээ. Тэгээ юмхнаар юм хийнэ гэдэг чинь бүр ухаанаа уралдуулж байгаа. Тэгээд одоо хүний санаагүй санаж хийгээгүй хийж байжээ. Тэр манай Сүхбаатар аймгийн мужид ихэд одоо мотор хийсэн оюутлын машин байдаг гэж бас бүр модон зүйлтэй. Манай мужид нь байдаг гэж байна. Тэгээд тэрэн шиг би одоо тэрийг бас сонсоод бас мужидд орж үзчихээд яа тэр чинь хорвоны саанд байгаа л да. Тэгээд үзэл бас биширчээд байсан л да. Энэ хүний ухаан гэдэг нь гүйцэтгэхгүй маа гэж. Тэгээд тэрэн шиг Нямаа ах маань өнөөдөр намайг энэ ясан урлагтай ингэж бүр ийм бодит бүтээл хийсэн хүмүүсийн нэг болж биднийг ингэж бишрүүлж гайхуулж байгаа зэн би дахин одоо талархал илэрхийлье. Тэгээд одоо энэ хүнд энэ урам зориг өгч дэм тусвалж хажууд нь цай хоолыг бэлтгэж тэгээд одоо ингэж хамтын сайхан энэ бүтээлүүдийг хийж сэтгэлээ шингээж байсан Цэвэлмэн агчид бас гэлээ. Хэн нэгэн хүн нь одоо эний чинь юу хийгээд байгаа гэж одоо дасгалсан бол тэгээд яаж энэ хүн өнөөдрийг хүртэл энэ ясан шатар энэ бүх бүтээлийг хийх вэ? Тэгэхээр би танд ингээд талархал илэрхийлж байна тийм ээ. За одоо хоёулаа бүтээлээсээ үзүүлнэ. За та нэг бүтээлээ сонгоод тэгээд энэ бүтээлийг хийхэд энэ хүн надад их тусалсан. Энэ хүний хүчинд миний бүтээл яагаад тэгж хэлж байна гэвэл би одоо энэ бүтээлийг хийхэд би их гоё хийчлээгээд ингээд хэлэхдээ одоо тэн дээр байгаа тэр энэ чи махад ингэж засгаад тийм ээ. Энэ сольж тэгээд би ингээд хөрөөдөөс төлөөж байсан. За та на эвдээд юу байна? Яг энэ камер руу ингээд жоохон хараад дотор дургу хурж байгаа. Би таарууха хийсэн муухан юм одоо энэ гоё болж юу. Үгүй энэ чи ястаа гоё болсон байна гэдэг. Тэгдэг л байсан одоо тэгж байсан та. За энэ үнээр одоо заан бүр аслан заан энэ соёо зааны соёо энэ хамар дээрээ алимтай энэ жих. Тэгээ энэ яг энэ зааны хийсэн ясууд яг ямар малын ясны хэсэг одоо үхрийн болооны дээр товгор хэсэг. Яг сүүж рүү ордог гэсэн. Тийм яг үнэ. Тэгээ эвдээд өгөөд. Тэгээ эвдээд өгөөдсэн. За манайх бүтээлээсээ авчрах хооронд би бас санаагаа хэлжээ. Бид нар бол ийм сайхан бүтээлийг зүүдлээчгүй байсан. Би юу яг үнэндээ зүүдлээгүй байсан. Бид нар юу хийдгүү гэхээр доктор ордон гэдээс очоод үзэсгэлэн тавиад зөндөө бас өгүүлж байсан. 28 20 нас чинь бид ордоноо хэлж байна. За нэмээ ах маань энэ бүр ясыг нь бүр боддоор навчирж үзүүлж байна. Одоо ингээд төрөөдөд тэгээд энэ чи чанаа. Тэ. За ингээд энэ одоо ямар бүтээл хийх гэж та бэлдэж байна ер нь ингээд энэ одоо энэ нэгтэй төрөнд чинь нэгтэй талын хавар чад дөрөж гэдэг юм одоо тэр нөгөө эсрэг талд нь хацаад байгаа. Тал нь бол өшөө басан ч юм уу юм аа. Одоо жишээ нь одоо жишээ нь нэг тал нь биш. Энэ чинь энэ байна. Одоо энэ чинь ингээд тэгтээ энэ талаас нь одоо ингээд өөрөөр хэлбэл математика баруун зүүн хоёр талын ясыг хоёр нэгнээс нь яг ижлийг авч хийдэг. Дандаа нэг тал бол болохгүй. Тийм байна. Таны хараа гэдэг чинь өөрөө хэлээд өгч байгаа юм да энэ чинь ингээд. Ижил аяндаа хийхэд Тэгээ урлаач хүн гэдэг чинь энэгээр юу хийх үү гэдгээ ингээд мэдчихэж байгаа тийм. Ганцхан ийм тал байвал болохгүй. Тийм байна. Би түрүүнд бас үзэгчтэй бас ийм юм яриа гэж үзсэн. Би бол ясаар юу гэдгүүгээр билээхэн одоо богцны ясаар Цэцэнбэр гэдэг тоглоомоо хийж байна. За тэгээд нэг жоохон цаашлбал нэг 9 дэлгүүр гэдэг шамлын дэлгүүр гэдэг Монгол тоглоомыг бас хавирыг ашиглаад бас хийж үзэж байгаа юм. Тэгээд л одоо дөрвөн шагаагаараа л тоглохыг мэдгээс биш. Яг үнэндээ бол яс гэдэг зүйлийг бүтээл болгож одоо уралж үзээгүй байтал манай Нямаа ах бол одоо захаас нь ингээ харуулхад энэ үхэр тэрэг байж байна. За алуу Нямаа ах одоо энэ таны бүтээлээ зүдүүлж эхэлж байгаа шүү. Энэ ингээ үхэр тэрэг байна энэ. Ингээд одоо бүхэл юм байна. Энэ үхэртүүд ер нь байхгүй маа. За ийшээгээ хотож банкар нохойн байна. Ингээ бүр хараа соёотой байна. Одоо энэ чинь за гаргаад ирээ. Чи одоо юу хийх вэ? Энэ баг жил гарч байгаа гэдэг энэ сайхан үр төлөвтэйгээ хамт энэ барн алга ярээ барн ингээ байж байна.
Тэгээ энэ доод суурийг далны ясаар энэ дээдлийн биеийг энэ энэ суурь нь далны яс байна. Дээдлийн бие нь юуны яс байна? Энэ бас одоо далны энэ тэгээд ясаасан. Тэгээ энэ толгойн та ямар ясаар хийв? Бас ясаар хийсэн. Тийм бас наагаад тийм ээ. Тийм. За энэ бол ийм сайхан ясаар бол бүтээл хийж байгаа. За энэ одоо манай Монгол улсын одоо баруун бүс нутагт байдаг Казак арт түмний одоо бэлэгдэл болсон бүргэд шовоо яг одоо энэ ингээд ангаа хийгээд тэр дор үнгээ ингээд барьцсан сарвандаа барьцсан яг энэ бас бүтээл байна. Тэгэхээр манай ахын бас бүтээлүүд дээр энэ Нямаахын бүтээлүүд дээр энэ шовоо гэдэг их бүтээл гардаг гэж хэлж байгаа. Энэ чинь юуны яс вэ хаа энэ одоо нэг харах сэрэл юм уу? Эдээс одоо дандаа яс энэ дээр энэ далавчтай хэсэг одоо сэрэл далавч чинь одоо өөр хэлбэл юу шүү дээ. Оноо Украин өвчөөний нөө Украин өвчөөг гэдэг чөмний ястай. тийм далны юу дуудаа юу энэ тэгээд энэ чинь ингээд яв энэ хэнд ингээд төмрөөр бэхлээ ингээд хийчихээ. Наад чинь босоод одоо за энэ бол бүр энэ чөмгний яс байна уу? Наад чинь одоо тэр энэ ингээд чөмгний яс ингээд хөндийг харагдчихэ. Тэгээ ингээд энэ нь бол далны яс биш үү? Энэ хэсэг далавч. Чөмгний яс. Наад чөмнөг барих гэдэг. За энэ мөнд одоо ангаа барих гэж байгаа шувуу байна. Энэ ямар шувуу гэж бодож ийсэн бэ гэсэн. Би ч одоо шувуу танд юу танаас асуу яах юм бэ? Хийсэн үнээс нь. Анчимбүр гэдэг чи Анчимбүргийн өөр нэг хөвлбөр байна манайхаа. Одоо үнийг барих чинь тийм. Сууж байна. За энэ мэтчлэнгээр энэ ан амтан тэгээ энд бүр зараа хулгана нь байна. Ингээд бүр яг хахаа нь байна гэдэг ингээд манайхаас энэ 12 жилээ их бэлэгдэж хийдэг 12 жилийнхаа амьтдыг л аль болох хийчихье гэдэг ингээд бүтээгээд бодсон байна. Танд энэ анх зараа хий хулган хий огтон хий гэдэг энэ бодол ер нь ясаа харж төрсөн юм уу? Эсвэл энэ зэрлэмээ аюу чинийг зараа хийгээд гэж таны шаардсан юм уу? Ясаа мад хөрөө дөдөд за энэ чинь одоо ийм юм хийх юм бэ. Гэдэг одоо энэ чинь том төмгөр хийсэн байгаа. Зүгээр одоо яг би жижиг харъя. Гэнэ. Алуу нэг бэлтснээс нэг үлдчих хахад сонирхол авах юм. Энэ одоо төмөрөнгө нэг бэлтчихэд байгаа. За энэ бол одоо хосоор энэ зараа тийм хоёр гарна. Хоньны маань энэ чөмөгний ясны энэ толгой энэ тогор яг энэ байгалийнхын энэ хэлбэр төрсийг ашиглаад нэгэн дээр нь зараа хийн нөгөөх дээр нь болгон хийнэ гэдэг ингээ энэ хүн бэлтчихсэн байгаа юм байна. За зүг. Тэр энэ ихэд одоо бас л болгон хийн гэдэг ингээд энэ юу вэ? Хоньны ясны яг сүүлч рүү ордог бонгор болох шиг байна. Нэг юм зөөдөг. Одоо Тэгэлгүй байна. Энэ чинь одоо хэд хамаагаа зараа бай. Энэ чинь зараа бодно. Тэгин. Энэ чинь одоо энэ гахаа чинь гарч иж байгаа. Энэ хоёр чинь энэ хосоор За танаа гэлт ийм яс байна уу манайхаа? Энэ одоо Монгол айд ясныхаа шүлгийг гаргаж уурчилгаа ясууд байгаа. Тэгэхээр яг энэ яснээс гэхэд 3 тоглоомны юу одоо би хэсэг гарч ирдэг гэж байна. Одоо энэ хосгон дараа нь ч одоо энэ дээр гарч ирж байгаа. Тэр одоо нэг дөрөвний яс чинь одоо энэ ингээд нэг нь огтон болсон зараа болсон ингээд хоёр яг ийм амтан болсон гэж байж байна. За тэгэхээр энэ болгоныг бас үжүүлж байгаагийн учир нь бол ер нь өнөөдөр ингээд бид нар Нямаа ахыгаа сэлмэгчтэй ингээд тав хүн ингээд танилцуулж байгаагийн учир бол үнэхээр монголчууд нөгөө альва ийм үндэсний үйлдвэрлэл гэнэ үү, гар урлал гэж нэрлэнэ үү, өрхийн үйлдвэрлэл гэж хэлнэ үү? Энэ болгоны цаана ийм үндэсний баялаг түүхэд байгаа. Одоо энэ бол бидэнд бол нөгөө өвс ургамлаасаа эхлээд тэгээ малын маань одоо нөгөө баасны ихэл харгал болдог гэдэг шиг, шээсний ихэл барыг одоо бордоо болно гэдэг шиг ингээд ясыг хүртэл ингэж хаягхгүйгээр ингэж ясны хэсэг болгоныг ийм бүтээл болгож байна. Нямаха
За би тантай тэр Баянзүрх зах дээр анх уулзж байхад та надад нэг үг хэлсэн юм аа. Таны түрүүний тэр сайхан альбом дотор тэр үг байна гэ. Таны ажил хөдөлмөрийг танилцуулсан альбом. Та бол Чингис хааныхаа үеэс өвлөгдөж ирсэн энэ Эрдэнэт Марс үргийнхаа гэж нэг үг байгаа. Тэр үгийг нэг сайхан энэ бидэнд нэг дахин хэлж өгнө үү? Гэхдээ би ч яахтай. Монголын ясаар юу хийсэн болохоор Чингис хааны одоо Монгол улсын их эзэн хаан Чингис хааныхаа одвын 5 гушуу модын ясаар уран бүтээл хийнэ хийж байна гэдэг хийсэн. Энэ уран бүтээл чинь бол одоо би 1600 гаруй одоо бараг 2000 гараад одоо ихэнх нь одоо холгон дараа гахаар одоо их хүндийн бүтээлүүд хийсэн л дээ. Эднээс одоо хийчихмээ. Хэдийн ширхгээр би бичсэн л байгаа. Бас тийм. Тэгээд одоо энэ чинь яг их ажиллагаа ихтэй учраас шийдвэр одоо энэ их ажиллагаа ихтэй өчгөө нараа гайгүйхны хийгээд тэгээд одоо гайгүйхны хийгээд энэ хэдийн хадгалдаг байгаа. Энэ чи яг бас нэг Чингисийн үеийн нэгдүүд бас нэг өдөрт санаа байгаа. Зөв. Надад одоо тэр Чингисийн үеийн үзэгслэн үзүүлэх зохион байгуулах хэлцээний дарга нь надад нэрийг хаваацсан өсөлт зөв 6 сард одоо яана гэдэг. Наа нэг улсын татаа тэр юм энэ авчид байна л дээ. Гэхдээ одоохондоо яг хойш чад байгаа бас сайн яригдаг нуул аавна гэж хэлсэн гэж байна. Зөв. За тэгэхээр эн чинь тэгэлгүй яг хуу тэгж музейд тэр олон хүн соёлтойгоо уламжлалтайгаа танилцдаг тэр орчинд энэ бүтээлүүд байна гэдэг чинь маш чухал. За би танд бол юу гэж сайхан хүсмээр байна гэхээр Нямааха. За зөвлөмөгч. Та хоёр маань одоо ясаар ийм юмыг ингэж хийдэг юм а гэдэг энэ нөгөө ихэж ярьж танилцуулж байгаад цаашдаа ийм юм хий гэсэн ийм залуучуудыг ийм уран бүтээлчдийг сайхан цуглуулж ийм нөгөө сургалт зохион байгуулад тэгээ бүр сэдв гаргаад за хэдүүлээ ерөөсөө ясаар ийм бүтээл хий гэж бүр ингээ хамтарч хийнэ. Та бол өөрөө сайхан зөвлөө туслаад зөвлөхийн байр суурин дээр ажиллана. Тэгээд яг ингээд ясыг чи өрөөдөж барих юм дээр та оролцож болно. Залуу хүүхдүүдээр тэр юм хийдэг хүүхдүүдээр хийлгээд сэдвийн тэр уран бүтээлч тэр нөгөө зохион бүтээлчнэр нь бүр сэдвээ гаргаад. Тэгээ одоо Чингис хааныхаа музейд ямар бүтээл тавих уу гэдгийг та нар хамтаараа хийх юм байна гэж би зөв бодлоо шүү. Шууд учирч үгүй хэдүүлээ энэ юугаа энэ банхныгаа тавихгүй. Тэгээ арай нэг өөр банхнаас арай өөр юу байж болох вэ хэдүүлээ тийх юм байх шүү юм хаа. Тэгээд би ямар сайн энд өчнөө жижиг уран бүтээлүүд нь би төмөд бизнес хийчихгүй юу. Тэгээд одоо энэ таамагт танаас тэр шатрыг нэг дүрс хоёр дүрс авчираа танилцуулна уу? Яг тэгж барихаар бас алдчих байх. Эсвэл би камера эргүүлээд хий. За та дүр байж байгаа. Камера эргүүлэхгүй мэн. Шатраа аваад. Энэ одоо бас энэ ахын Нямаахын бас л бодол ухаанд төрж ингээд санаа нь ургаж гараад тэгээ бүтээл болцсон байгаа юм ясаар хийсэн шатар байгаа. Тэгээ одоо энд юуны ясаар ямар малын яснуудыг хэрэглэв ахныг та товчхон танилцуулна. За энэ үед одоо дондоо саяын тэр өдөөс энэ шүүжрэ одоо нэг бүрхий. За чөмгөний ясны толгойнууд байна. За энэ ч одоо чөмгөр хийсэн. Чөмгөр энэ одоо шаардны нарийн чөмгөр ус хийсэн. Энэ бол одоо атгаа чөмөг. Гойны атгаа чөмөгний юу хариуд гэж хариудыг хийсэн байгаа. За эдгээр ч одоо томхон шантны одоо 80 маягийн одоо нэг ийм их хэлбэрээр хийсэн байгаа. Андаа ясмод эдгээс төмөн тоог. Тийм байна. Та юу ямар багц зэвсэг эргэлдэг? Миний хөрөө хоороо зөвлгөр өөр юм байхгүй. Төмрийн хөрөөгөөрөө хуураагаараа зөвлгөөрөөрөө ер нь ажилтдаг тийм ээ. Тэгээ одоо өнөө цагийн залуучуудтай хамтраад ямар техник технологи ашиглаад ирэхээр бүтээл улам чарин болно л доо. Би ер нь Нямаахыгаа тийм тал дээр энэ манай бүтээл монголчуудын нэгдэлтэй хамтраад тэгээд бид нар өөрсдөө таныг ингээд хажууд чинь дагаж яваад тэгээ ингээд их сайхан бүтээл хийлгдэг зүгээр тийм санаа л шууд төрж байгаа. Энэ өдийн хэмжээнд ингээ ястай ноцолцсон ургал хийсэн хүний тэр ухаан санааг тэр бүтээл болгож бүр тэр хүнжээд нь бүр мөнгөлж үдээж тийм ээ бахархал болгож арт түмэндээ ингэж үеэс үед хүнд ийм санд сэрэх юм бол
бүтээх юм байна. Энэ шатрыг гэхэд одоо шатрал цуглуулдаг сонирхдаг хүн авъя. Эсвэл тань захиалаа шатрал хийлгэе гэхэд та бол нөгөө багийнхантайгаа хамт хийх байхгүй юу? Тэр залуучуудаа би танд тийм баг бүрдүүлж өгч чинь туслая гэж байгаа шүү. Тэрийг бол яг тухайн үед нь одоо яаж бол одоо тэгээд бас нэг бодлоо. Тийм ээ. Зүгээр яг нэг шатар бас хийхэд би өөрөө бэлтчихэд энэ зүгээр ясны хөрөөдө тавьчихсан байна. Энэ юуны ноёны энэ дээдлийн нэг юу вэ штэ нэг энэ хоёр гар одоо жих гэдэг юм уу тийм ээ жих энэ өөрөө хэлбэр гаргасан юм уу ясны өөрийнх нь хэлбэр юм уу энэ ч нөө шаатны одоо нарийн төрийн хөрөөдөд одоо гэдэг энэ чинь ахтай Шилбэний ясан шүү энэ. өөр хэвэл одоо энэ чинь байхгүй юу? Энэ ясыг нэрийн хүн яс гэдэг юм уу юу гэж нэрлэдэг юм? Та ер нь тэг сонсч байв. За энийг ч мэдэхгүй яг шатны яс гэдэг гэж нэрлэдэг үү? шаатны одоо нарийн тал нь. Тий, шахаатай шаатны яг нарийн тал ганцхан яс ингэ сугалдаг байхгүй юу? Ингээ сайн мөржүүл тэр ингээ гараад ирдгээ тий. Тэр яс байна. Тэргээр ингэж шууд хэлбэр гаргасан байна шүү дээ. За мөн их галайла би одоо таныгаа өнөөдөр маргач хилээчихгүй яа ийм их сайхан баяр хөөртэй мөчийг энэ бичлэгээр л ингэж авч үлдээ. Тэгээд за нямаха та одоо залуучууд бидэнд хандаж одоо үр хойчтой хандаж ер нь дотроо бодож явдаг нэг хэд гурван зүйлээ хэлнэ үү. Бид нар тэрийн үгийг санд сэрхтээр одоо хаяа бодож байна. Гоё яг хоо тэр залуучууд одооныхаа хүүхдүүд захиж хэлэхдээ надад энэ уран бүтээлийг Монголынхаа дотоод одоо энэ ялангуяа би энэ ясын уран бүтээл хийж болохоор энэ ясаараа уран бүтээл хийж одоо улсуучин 70-ны ясаар одоо уран бүтээл хийж байна гэсэн янз янзаар хийж байж үү. Тий. За ихтэй баг байна. Марин хөртөд одоо ясаар хийсэн хүн бас байсан. Одоо 80-аад онд бас үзэсгэлэн тавьж байхад би цуг тавьж байсан. Тэр хан өөрөختөө очсон. Тэгээд ер нь өөрийнх нь манлын ясаар л уран бүтээлээд байлж бас нэг түүх шүү дээ. Тэгээд залуучууд бол хийн чадна. Тэгэхдээ миний энийг бол хий гэж надаас 2-3 уугаан цоглоо би одоо ингэж хийдин шүүгээд одоо тэр хийдэг наадаг юм аа цоглоо. Тэгэхэд тэр нь яахан барахгүй бастай юм байна лээ. Тэг та ер нь хүн ер нь яагаад юмыг ингээд шантраад боддог шалтгааныг нэг хэлээд өгөөч. Яхаар хүн ер нь болждгийг. Тэр усуу. Тий ер нь зүгээр хажуунаас нь харахад шүү дээ. Тэгээд би тэр үнийг тэгэж хэд асуух тийм юу надад байхгүй. Яагаад гэвэл би өөрөө энийг ингээд хийжсэн. Гэнтэн дургуй байлаа. Жаваа. Тэгж бодоод яа. Гэхдээ би нэгэнтээ хийн гэж бодсон чи би энийг хийж л тараа. Гэж өөрөө дотроо зориг оруулаад тэгэл би хийдэг юм. Тэгээд над шиг тэр өцөөцөн тэгж бодохгүй шүү. За чадахгүй гараа шогт. Одоо энэ цагийн чинь жаад ингээд шогтсон шүү. Энэ шогтсон. Тэг чинь гараа цаал одоо хийж одоо энийг нүжээд энэ шогтсон. Тав тэмдэг зөндөө байна. Тэгтээ. Тэгээ хүн нөгөө эр хүн хэлсэндээ эмээлт мөр хараасандаа гэдэг үгийг санаж байгаарай гэсэн үг юм байна. Эр хүн зорьсондоо байгаарай гэдэг үгийг та сануулж байгаа юм. Тэгэхээр хамгийн сүүлд одоо өгч юмтай гайг охин гарын хаан дөрөв хийж дийлж гэж байгаа. Энэ том имийг бол одоо чи чадахгүй. Тэгээд хийх юм болчихсон. Гурваа хийл гэж байгаа. Хулган зараа. Тэгмагчин ханыгаа төвлөгөөг та сайн тавьчаа. Баяр хүргэе. Сайн. Тэрнээс одоо энэ том юм уу чайг синхлоор юм их. Тэгэлгүй яг. Энэ үхэр тэрэг бол нэрээ ястай энэ чи яаж хүн боддож энийг харахгүй л ингээ хийсэн хүн л бодож байгаа юм да. Ягаад энийг нэг яг хайгээд юм бэ? Энэ дэс зөөхөн заяа. Та энийг номын сувь шүү дээ. Тий. Тэр номын сувь Чингисийн гэр байсан шүү дээ. Үхэр тэрэгэн дээр Чингис хөтөл. Тий яг нөгөө зүү урд нь Баянгол шууд тэр урдын автобусны бодлоо хажууд. Тэгээ харж байсан. За энэ гэрийг тэр хийж яа гэдэг тэр хийх орон тэргийн хөдлөлийг гэж бодоо. Тэгээд энийг ясаар хийсэн.
Тэгсэн чинь тэрийг наваад хайчихсан байх. Тийм байлаа. Тэр одоо тийм байна тийм. Таавал энэ Украин толгойг ямар ясаар хийх вэ бодсон Энэ Украин толгой юу? Тийм. Энэ ч одоо хоньны олон улсаас нуруу байна шүү дээ. Үгүй тэр нурууны ясыг ингэж яваад хийсэн шүү. Одоо энэ чи хажууд нь сүүж орж ирж байгаа тийм ээ? Одоо урдсан ясыг хажуудаар нь сүүж орж ирж байгаа. Тэгээ яг сүүдний ар нурууны хамгийн сүүдийн тэр хэсэг байна. Сүүдний энэний нөгөө төгсгөл рүү сүүд явна тийм ээ? За тэгэхээр энэ тэгээд энд ч хоёроос энэ хамааруулаад ингэж хийсэн. Ширэгчүүд том юугаар тэр чинь бас тэгсэн. Хоньны бас тархины дагсны толгойгоор бас хийж болдсон шүү дээ. Жижиг хонь болдог. хоньны дагсны сар инээ. Тэр дагсны гараа. Зөв тийм байна. Хамгийн хоньны тархийг идэхийн тулд нэг дагсны нэг ясыг зогтгий алхаар яг тэгээд нэг жижиг ийм яс гараад ирдэг. Тэр үгээр хийдэг. Одоо энэ удаад яг тийм байна. Тэгээд энийг яах вэ? Хөрөө гэж энд ч бас арга тэгээд. За ингээд та мань энэ үр хож бидэнд юмаа таньж мэдээрээ зорьсон зорилгоо биелүүлээрэ гэдгийг сайхан захлаа. За цэвэрхэн хчээсээ та бас одоо бидэнд ер нь ямар сургаалаа хэлмээр байна. Биднийг юунд анхаараарай гэж захимаар байна. Бид нар ч ер нь өдөр тутмынхаа амьдрал тэр үгийг бодож явъя гэж асууж байгаа шүү. За яг одоо өвгөцөг дээдсийнхаа үгийг сайн бодож тэргээ санаж эцэг эхийнхээ үгүүд сайн орж одоо дээдсийнхаа үгээр явсан усууд л хүмүүдахгүй шүү дээ. Дандаа сайхан юм хэлэн бидний усууд л муу юм хэлэхгүй. Тэрнийхээ үгэнд орж сайхан явж ажил хөдөлгөөрөө сайн хийж залхуурахгүйгээр өглөө эрт босож орой стасын нэг тоглож байдаг. Тэр шиг л одоо тийм сайхан юм бодож санаж яваад ажил төрөл. Ядаа. Сайхан. За бид энэ сайхан хэдэн минутын яриа 30 минут болчих. Яг ингээ 30 минутын яриа ингээ сайхан хадгалагдаж үлдэх нь. Тэгээд хэдүүлээ эргэн үзэж дараагийн одоо хөдөлмөр бүтээлдээ одоо шингээж тийм ээ энэ яриа хөөрөг энэ сайхан хуучийг шингээнэ гэж бид нэ хүсэж байна. Үргэлжлүүлээ дахиад одоо ярих сэдвүүч гарах байх гэж санаж юу нэгж төсөөлж байна. За би нэмахтайг талархлаа. Зэрмэ гэжтэй гэлээ. Өнөөдрийн ингээ энэ бичлэгийг энэ үрээд ингээ өндөрлөчээ. За чад гэсэн баярлалаа. Ийм залуу хүн одоо ингээ ийм ажил хийгээд явж байгаа чинь бидний үеийн насндаар хөгжиж мэдээ дуулна. Их баярлалаа яг хоёр тэр одоо хонд тэгж ярьж одоо сайхан зарилтаа гэж авсан. Хоёр их баярлалаа. Одоо манай хүн ч одоо ер нь би тэр одоо хоёр сарын төрхийн орон улстай ус байсан юм байна л да. Тийм байна. Төрийн тамга таньдаг хийн гэдэг чинь тийм амарын биш ч үү дээ. Монгол улсынхаа төрийн тамга тэмдгийг хийсэн урлаач хүн тийм бол тэр очротын согөр гэдэг хүн байсан. Зөв. Тэгээд хоёр талын осууд уран бүтээлсэн тэгээд тэр мөнгө аяг одоо сөрөө сумдл одоо тийм байна. За энэ бичлэгийг одоо манай Өмнөгов аймгийнхан бүлэг дотор би тавина. Тэгээд танай ах トゥ нэр үзэг. Манай ах их хоёр тэнд ингээд уучаа өрөө сууж байна. Ясаараа юмаа хийсээр байгаа юм байна. Хэдэн хоньны яс яваад ийдаа гэдэг ингээд юу хэрэгтэй байна уу гэдээ асуух тэгээд тийм. Энэ сөрөө аяг гадлаа. За эдгээр мэлээ хэдэн хийдгээд байсан юм а тэгсэн яг өцөгдөрхөн одоо тэр бүүндэж уусууд анхаар би өгсөн. Тэгээд ууштаараа би дүү хүмүүн одоо хоёр хүчнийг одоо хөндөж хоёр хүчнийг уран бүтээлэг үзэж би тэйсээ танд чижсэн чинь баярлалаа. Таны одоо тэр жиди чинь би сая яриад онцонг дуусчих. Яг дараа тэгээд одоо би харин уран бүтээлээ нэг удаа юм нэгээ дуусахгүй тийм. Одоо хоёроо хараад хөрөнгөний цуглуулдаг амцгаа хотлогно одоо чи мөнгө дууддаг Воины хадгаж байдаг. За дараа чинь хэл ам хэрүү цуганыг хамгаалж явдаг амтэн. Алтангахаа чинь бол воины тогтоож явдаг тийм амтэн шүү дээ. Та бол одоо ийм сайхан байдгийг мэдээж бүх юм мэдээж яаж байгаа учраас би моо одоо тэгээд энэ чинь бас нэгэнтээ тэр хамгаалсан
одоо байдаг улсуудынхаа зураг хөргийг би өөртөө явж байдаг. Миний ах одоо энэ 16 лам ах чинь байгаа. Лам ах. За миний хүүгийн уран бүтээл нь одоо улам цаашаа ундарч улам одоо баяжж явах хэрэгтэй. Зараа маань олон түмэн дотор явж байгаа. Хэл ам хариу цагаан хамгаалж явж явах хэрэгтэй. За гахай минь одоо буйны дотор буйны бүр хадгалж явах хэрэгтэй. Хорой ингээд үүдээ би одоо билэгчэн гэдэг хөж байгаа шүү. Ингэж хаа ярьж байна. За ингээд ерөөдөн тогтгоо. Ерөө батар шиг. За ингээд нэг амьсгаагаа сайхан аваад ингээд амьсгаагаа аваад гарахгаас өмнө 3 удаа хураа гэж хэлхээ шүү. За би микрофоноор 60 шин болчих. За би энэ сайхан ах ихчийнхаа энэ буян хишиг бүтээлийг гартаа гэж байна. За ястаг яллаа шүү. Нэг өдрийг ингэж нэр надад эдний шиг болсон юм хаваач. нэг өдрийг ингэж сайхан өгдөг чинь нэг насны мэж байгааг шинжээ. Тэгэл байна. Улсуудыг надад ёо голдох хүн горуулан гэж авч байгаа. Тэгэлгүй тий. Яг уу энэ чинь би Энэ та энэ бас 12 жилийн гэлтгүү энэ амьтдын энэ сайхан тэр үг хэллийг хамттан сайхан ерөөлийн хамт хийж сая ингээ бүр 18-аар өгч байна шүү дээ. Энэ ахламынхаа ингээд тэр уншилгыг ингээ шингээгээд өгч байна. Тэгээ би бол энэ миний гэдэр харахаар Монгол хүмүүс ийм л байсан. Ер нь. Тийм дээр үзсэн. Өнөө цагийн залуучууд бид нар энэ зүйлийг өвлж авахгүй бол их л юм алдах гэдэг байна. Тэгээд тэр өдгөө ясанд тэр амьтны одоо тэр байгалийн тэр энерги эрчим шингэсэн байгаа. Тэгээд бид нар тийм ч учраас өөрийн гэсэн мартай байдаг, мартаараа жилдээ хэд эрэг тойрдог, малаа өөрөө одоо малалдаг, бас цаг яг бүтэн жилдээ малахгүй гэхэд тодорхой үлрэлтэнд малалдаг, гар бие оролцдог гэдэр байх. Энэ бол одоо Монгол хүний эзэс мартаж болохгүй соёл. Түүнээс биш нэг манай мал гинд байдаг юм аа. Тэгээд бараг тоог л мэддэг зүсийг мэдэхгүй байвал энэ бол таны мал биш, өөр нэг мал юм. Ер нь уулна. Тэгээ би таны энэ ясаар хийдэг бүтээлүүдийг бүр малчин айл өөрийнхөө бүр хайртай тэр малынхаа ясыг бүр ингэж хүндэтгэн авчирч өгөөд тэгээ бүр бүтээл хийлгээд авдаг. Бүр тийм эсвэл тэр айл одоо өөрийн урлаач тэр дүү ах дүү нартай ясаа өгөөд ингээд юмаа бүтээлээ хийлгээд өнөөдрийн болсон болоогүй хуунцар янз бүрийн компьютер юмар хэвлэсэн юмны оронд ингээд сэтгэл зүрх малын бүх ингээд шимэн шингэсэн ийм ясаар бүтээл хийгээд гэр орондоо тавьж шүтэж энийгээ дуулж хуурдаж ингэж яваасаа гэж тэр олон сайхан хөгжмийн хэсгийг хүртэл ясаар хийсэн байна. Энэ болгоныг би өнөөдөр мэдэж авсан учраас Няма ах одоо цэглэмээ ах хоёртойгоо би ийм хуурай миний одоо ийм сайхан өвөө эмэм болоорой. Би та бүхнээсээ тэгж хүсэж байна. Тэгээд ер нь одоо энэ удамжинд хаанч таарсан ямар ч настай хүнийг энэ мэд тийм ээ өвөө эмээ маань байна. Миний одоо таниагүй би чи энэ хүнээ таниагүй яваад байж тээ гэж бодож ийм сайхан харилцаа үүсгэж байгаарэ гэж бас энэ залуучуудаа хүүхдүүдэд бас нэг 45 хүрсэн эр хүний хувьд сануулаад хэлээ гэж би бодлоо. Энэ бол их чухал да. Тэгээ энэ 3 цагийн хэлхээс нь дунд хүн амьдарч байгаа. Тэгээ Монгол хүний ухаан бол янзшгүй дээ. За үнэхээр одоо үгэн нь олдож үхрэн нь холдож тэгээ. За тэгээ бүр зүгээр шүний дараагүй шүлэн дээжгүй гэж хэдүүлээ яриад байх юм. За ингээд их гэдэг даахаа тийм. Яталаа шүү. За ингээд бид нэр өнөөдрийнхөө энэ сайхан яриаг өндөрлөе. Тэгээд сонирхон сонссон яг одоо бол ингээд 4 хүн бас сэнтээ сонсоод байна. Тэгээ энэ маань удахгүй 44,000 400 сая бол болдог бай. Монгол даяараа тэгээ түгээн сонсож энэ сонссон зүйлээрээ өөрийн амьдрал ахуйдаа ингэж бодож нэмж тэгээ бүтээл урлаа хийж тийм ээ. Тэгээд 4 шагаараа тоглохдоо хүртэл одоо 20 тоглоом тоглож болно гэж бид нар одоо олж илрүүлээд байгаа. 4 шагаагаар шагаа нислаад байж болдог. Бүр дуусахгүй нисалж болдог. Алдахгүй л нислаад байна. Тойруулаад нислаад байна ерөөсөө. Ардгүй шагаа нислаад нөгөө 2 шагаа таарангууд одоо шилээ 2 хоног нислаад нэгийг авдаг шүү дээ. Олон шагаа юм. 4 шагаагаар одоо гэрт ингээд 4 шагаа байхад бол би нэг олон шагаатай юм шиг төсөөлж авахгүй л нислаад болоод байна. Тэгээ ийм бүрт хувилбар байдгийг одоо миний төрсөн дөө надад бас
Ахаа таа чи энийг мэдээгүй лөө гэж хэлж Тэр өгчээ. чинь бас гоё юм аа. Тий, тэгэхээр дөрвөн шагаатай Ээж дээр нэслээд байгаа. тэг ингээд яг ижлэр нь ахгүй. Тэг хэдэн удаа нисгснаа тоолоод олон шагаатай болчихлоо гэж бодчихсон. Тий, тэгээд энэ мэдсэн ингээд дөрвөн шагаатай айлууд 27 тоглож болно. Заавал 400 шагаатай болохоор болсон. Хоёр нэсэлээ тэгээд дахиад дахиад 2 хоног байвал хөрвөө төр чи ямаа орж болно. Тэгвэл дахиад ямаатай нисэх болохгүй юу? Тэгээд хэд болов ямар дөрвөн бэрх болчихвол нислэх юм болчихно. тий. Артууд Хоёр юм аа нэслээд байгаа. тий, нислэх. Тэгээд 2 хоног нислэх. Ийм маягаар ингээд Монгол хүний ухаан чинь Энэ чинь бас гоё юм бэ. сайхан. Тийм бэ. Тэгээд энэ болгоныг ингээд бид бүхэн мэддэж манай энэ бүтээлч монголчуудын нэгдэл энэ дэм дэмэндээ гэдэг энэ хамтын сувг бол та бүхэнд ингээд цаашдаа одоо хүний тэр хүн болгонд байдаг янзшгүй их одоо ухаан санаа бүтээл болж ирснийг ингээд танилцуулаад бид нар бичлэг хийя гэж ингэж орж байгаа. Тэгээд өнөөдөр энэ сайхан бар жилийн эхний сайхан бичлэгүүд орлоо. Ядаад баярлалаа. бар жилдээ бүгд хүчтэй чадaltaй байх болтугай. Улс их орн минь Яриатай өөрөөтэй он гэлд орж ирж юм. Сайхан юм яа сайхан энерги цацруулсан. лагалаа таах юм байна. За тэгээ Монгол орн үрд энэ үр хөвгттэй буйнаа ягаа өгч бид бүхэн үр хожтой их болсон газар нутгаа байгаа байснаар нь өвлүүлэн үлдээх болтугай. Лагалаа таах.